Азийн цайж дэлхийн зүрхнээс мандсан нар Монголын эзэнт гүрний голом таавга түүхийн заламж нүүдэлчин өвгдийн удам бид Сэнхрэ гаргийн 408 завстай хараа билчэн аялж байна. Айгалхийн түмэн бодис шингэсэн нууц торон хүний гараар бүтсэн дэлхийн гайхамшигт хотуудыг өөрийн биеэр үзэж дэлхийг дайлаар мордоё. Аялагчид минь үргэлжлээл Монгол хүн таныг зогсож байгаа газараас тань нар хүртэл аялуулна. Өдөч нь Монгол аялал. Энэтхэг орноос бэлтгэсэн нэвтрүүлгийн 2 дугаар хэсгийг үзүүлэх гэж байна. Та бидний бэлтгэсэн нэвтрүүлгийг таалан сонирхоорой. Өмнөх дугаарт дэлхийн 7 гайхамшигын нэг Таж Махал болон Агра цайзын тухай өгүүлсэн бол энэ удаа тэдгээр гайхамшигт үзмрийн дараах үйл явдлыг сонирхуулах гэж байна. Агра цайзад нэг цагийн аялал хийгээд гарч ирээд мөн л ойр орчимтойгоо танилцж явлаа. Энэтхэг орны байдал, хүн амынх нь аж амьдрал, байгаль цагуур, ер нь бүх зүйл нь биднээс тэс ондоо. Хүн амаараа дэлхийд нэгдүгээрт ордог болсон энэ улсад жинхэнэ хаасайгүй хүн л тааралд. Олон хүн дотор өмссөн зүйлснээс нь эхлээд ямар хөө амьдралтай вэ гэдг нь харагдана. Энэтхэг эртнээс хүмүүсээ зэрэг зиндагаар нь ангилж кастад хувааж ирсэн бас. Баян хоосны ялгаа энд асар их. 4 кастад хувааж тэдгээр нь хоорондоо харьцахгүй гэрлэг суух асуудал бүрч хоригдов. Шашны ёс уламжлалаа их шүтэж түүндээ бүр мунхарсан гэж хэлж болно. Тиймээс өөр кастын хүнтэй гэрлэхээр шийдсэн бол охиноо хүүгээ алах тохиолдолч байдаг. Ер нь энэтхэгт өмнө нь улс төрийн жагсаал цуглаан их гардаг байсан бол сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн эрхийг ноцтой зөрчиж хүчирхийлэх хандлага гарах болсон нь харамсалтай. Бидний мэдих энэтхэг хүүхнүүд гэхээр гоёмсог хээ хуар бүхий сайрын өмсөж, гар хүзүү хөлөндөө элдв зүйлд чимэгтэй хүмсэг дундаа мэнг тавьсан бүсгүүчүүдийг бид дуу кинонуудаас мэддэг. Тэгвэл яг эх оронд нь тийм бүсгүүчүүдийг харна. Бас л сонин сайхан харагдах юм билээ. Биенди буюу эмэгтэйчүүдийн духан дээр тэмдэглэдэг хийн дуусмын хамгийн их танигдсан бэлэг тэмдгийн нэг төрөл бүхий эмэгтэйчүүд ч явж байсан. За ингээд хэсэг гадуур явж элдв зүйл сонирхон харж явсан бид товлсон газраа цугларч тэндээс гантэг шиг тэмлийн гар урлалын зүйл худалдаж явахаар үйл төр дээр нь очсон. Хүний гараар хичнээн гайхалтай бүтээл төрөж болдгийг энд үзэж сонирхсон юм. Гар урлаачдын бүтээлийг харж байхад энэтхэгчүүд ер нь цэцэг навч хээ хуаранд илүү дуртай ардсан муу гэж санагдсан. Ийм урлал бүхий ширээ санал тав гих мэд олон зүйлсийг урлжээ. Энэтхэгчүүд зааныг их эрхэмлэн дээдэлдэг. Хүч чадал, амар амгалангийн бэлэгдэл заан учраас энэ төрлийн сувнирыг их хийдэг. Тийм учраас бэлэг дурсгалын зүйлсийн нэлээд хувийг зааны бүтээл эзэлдэг байна. Энэхүү гар урлалын үйлдвэрээр орж сонирхсныхаа дараа бид оройн зоогондоо орлоо. Бид энэтхэг жороор бэлтгэсэн дахиад амтрах нь эзэцгээсэн. Энэтхэг гамбраараа их алдартай. Энтхийн хоол нь гэхдээ их чихэртэй. Ер нь бүх хоол, цай, хүнсний зүйл нь чихэр ихтэй. Чихэр нь тийм их дуртай ардам юм уу гэж бодогдсон. Энэтхэгүүдийн хувьд газар нутаг бүрээрээ хоол нь өөр байдаг байна. Тухайлбал өмнөд зүгт цагаан будаа,
Хойд зүгт нь энэтхэгийн үндэсний жигнэмэг болох ротыг илүү үздэг. Мөн энэтхэгийн хоолны үндсэн жорн бандуй, ногоо, далмодны шүүс гэх. Үүнээс гадна мах болон загсыг их хэрэглэдэг. Амтлагчууд нь энэтхэг үндэсний хоолыг илүү амттай, мартагдшгүй болгодог байна. Тэд хоолндоо халуун ногоо, мөн өв тарианы амт ихтэй чили, цагаанга, саримс болон тарг байнга хэрэглэдэг. Алдартай хоолнууд нь манжуур дахиа, чикен лолипоп, чили дахиа, хака гойм зэрэг гинэ. Орон хоолноос гарч ирээд рестораны хажууханд байх Могуул худалдааны төвд хагас цаг худалдаа намаа хийгээд бууцах болсон юм. Энд энэтхэгийн үндэсний бараа бүтээгдэхүүнээс сонирхож бас худалдан авлаа. Энэтхэг орон угаас торг дурдан бүс даавуу материалаар алдартай. Сайн чанарын материалыг эндээс авч болно. Ялангуяа Монгол бүсгүйчүүд сүүлийн үед энэтхэг бүсгүйчүүд шиг саарийн өмсөж гоёх дуртай болсон шүү дээ. Зуны айгам халуунд сэрүүг татам нэмгхэн материалаар хийсэн саарийн өмсөд явах нь бид эвтэйхэн төдийгүй үзэмжтэй. Энд гоёмсог алчуур, хевс, хевсэнцэргээд төрөл бүрийн эд зүйлс байна. Ингээд энэ өдрийн аялал өндөрлөж бид үдшин Дели хотын зүг хөдөлсөн юм. Делид ирж буудалтаа унтаж амраад өглөө эртээ Дарамсалаа хот явах ёстой. Аялалч сайхан шүү дээ. Энэтхэгийн шинэ өглөө эхэллээ. Энэ өглөө бид Дээрхийн гэгийн 14-р далай багш амьдран байгаа ариун мөргөлийн газар энэтхэгийн бурхан шашны төв Дарамсалаа хот руу аялна. Дарамсалаа руу орон нутгийн нислэгээр 2 хуваагдж нисцгээсэн. Гямлайн улсын бэлд орших Дарамсалаа хотыг дээрээс нь толдон харахад үнэхээр үдсэглэнтэй юм билээ. Үдийн алдад Кангра нис хонгосны буудлын дээр буухад хажууд сүрлэг өндөр уулс дүнх хийж агаар нь цэвэр тунгалаг үнэхээр тааламжтай байлаа. Бүртгүүлж гарч ирээд 3 машинд хуваагдан сууж байгалийн сайхныг сонирхон явсаар буудалтаа ирлээ. Дарамсалагийн онгоцны буудлаас буудал хүртэл 20 орчим километр боловч зам нь уулын өөдөө өгсүүр бас нарийнхан бөгөөд төгжрээтэй байдаг учраас цаг орчим явсан. Замдаа энэтхэг хүмүүсийн аж байдлыг сонирхож явлаа. Хаа сайгүй гар урлын бүтээгдэхүүн, хоол, хүнс зарж байгаа хүмүүс таарч байсан. Дарамсалаад хүрэхийн тулд уулаа дагаад л яваад байсан. Дарамсалаа нь Делигээс 500 орчим километр зайтай. Химачал Прадеш мужийн Кангра дүүрэгт Гямлайн улсын суганд байрладаг. Дарамсалаа нь хоорондоо 9 км орчим зайтай 1800 м-д очих Мак Лойд Ганж, түүнээс 460 м орчим нам дор байрлах Доо Дарамсалаа гэсэн 2 хэсгээс бүрддэг. Манай аялагчид буудалтаа ирж бүртгүүлээд өрөөндөө амран байрлалаа. Энэ үед Монгол аял компанийн захирал Бүрд орж болон хөтөж хишиг сүрнээр далай багшийн өргөө болох Намжил дацанг зорж Монгол аялагчдаа бүртгүүлэхээр явсан. Хүмүүсээ бүртгүүлж бүх мандатуудаа аваад ирснийхэн дараа бүгдээрээ 19 цагаас оройн зоогондоо орцоолоо. Энэ үед аялагчид маань өөрсдийгөө танилцуулж бас болоогүй чемоданыхаа ганцыг ч гаргаж үчиг инээн хөгжин ихэд сайхан ботноор өнгөрсөн. Энэ удаагийн энэтхэгийн аялал нийтдээ 30-аад хүн Монгол аял компанийн шугамар явцгаасан юм. Харин маргааш өглөө далай багшийн айлдвартай хуралд сууцгаа. Өглөө эртлэн босож цоож дээл хувцас өмсгөхөд Намжил дацсан тийш хөдлөө. Дацсанд очиход лам хуврагууд болон энэтхэг төвд Монгол мөн Европын буддын шашинд сүсгтэн олон гээд хичнээн хүн ирснийг тоолох аргагүй олон хүн цуглжээ. Далай багшийн энэ удаагийн айлдвар зөвхөн монголчуудад зориулсан болохоор эхлээд монгол хүмүүс урд игнэнд сууцгааж далай багшийг илүү ойроос харах айлдварыг нь ойрхоноос сонсох боломжтой байлаа. Энд ирсэн гадаад дотоодын хинж гутлаа тайлан ордог боломжтой юм билээ. Харин бусад орны сүсгтэн олон гадаан суугаад айлдварыг сонсож байсан. Чанга яригч тавьсан болохоор сонсож чадахгүй гэх юм байхгүй. Бүх хүнд хүрэлцээтэй сонсогдохоор зохион байгуулсан байлаа.
Энд одоо их Монгол сүнчээ болон одоо энэ Монголын арт түмэн зориулж ингэж явагдаж байгаа энэ сүнчээ байна. Тэгээд энэ зохиогдоод бол 3 жил болж байгаа. Тэгээд энд ирсэн одоо сүсгтэн бол бүгдээрээ л одоо өөр тус тусын тийм ээ. Одоо хамаатан садан өөр хүүхэд тэдгээр бүгдийг эл даатгаж байгаа. Тэгэхээр тэр нь бол яаж байгаа юм бэ гэхээр зөвхөн энэ сүнчээ зөвхөн нэг хэсгэн хүний тухайд биш. Одоо Монголын арт түмэн бүгдэнд нь бас ингэж зориулж ингэж явагдаж байгаа шүү. Тэгэхээр манай одоо Монголд байгаа бүх арт түмэн тийм ээ. Энэ одоо болж байгаа сүнчээ бүгдээрээ сайн сүжгэлж даган баясгаараа гэж хэлмээр. Энэхүү номын айлдвараар далаа багш маань Монгол шав нартаа шарын шашныг үндэслэгч Богд Зонхов ламын Ламрам Чиммо буюу их бод мөрийн зэрэг номыг тайлбарлан айлдах юм. Богд Зонхов ламын айлдсан их бод мөрийн зэрэг ном нь эрт дээр үеэс Монголын лам хувраг сүсгтэн олны эрхэмлэн шүдэж судалж ирсэн төгс гэгээрэл бурхны хутагт хүргэх их хувцас бүхий дээдийн ном билээ. Монголчуудын номын их айлдвар буюу Монгол сүнчоог Монголын бурхан шашны 3 зулын нэг ламын гигантны 8 дугаар дүр Данзан Жамбал Чойжишнэн хотогт 2011 онд далаа багшид бараалах үеэр нийт монголчуудынхаа сайн сайхны тусын тулд анхлан айлтгснаар 2012 оноос жил бүр уламжлал болгон бүгд найрамдах энэтхэх улсад зохион байгуулагдсаар байна. Сүнчоо гэдэг нь айлдвар гэсэн утгатай төв дүр юм. Өмнөх жилүүдэд 1000 гаруй монголчууд ирж байсан гэдэг. Харин энэ удаагийн айлдварт Монголоос 600 гаруй сүсгтэн олон хүрэлцэн ирсэн байлаа. Намжил татсанд хүрэлцэн ирсэн нийт сүсгтэн олонд хандаж далаа багш найрсгаар мэдчлээд номоо айлдаж эхэлсэн. Дээрхийн гэгээн 4-р далаа ламыг монголчууд эртнээс сайн мэддэг болсон төдийгүй түүнийг бишрэн шүтэж эх орондоо залдаг болсон билээ. Далаа лам бол дэлхийн нөлөө бүхий 100 хүний нэг. Их соён гэрүүлэгч, боддын шашны тэргүүн, Нобелийн шагналтан, дэлхийд дахина энх хамгаалан сайн сайхныг түгээгч, хүн төрлөختний оюун санааны их удирдагч гээд түүний тухай гайхамшигтай олон зүйлийг хэлж байна. Мянган сургаал ном айлдварууд нь дэлхийн олон орны хүмүүсийг ухааруулж, гэгэрхт нь тус нэмэр улсаар байгаа. Ингээд энэ их хүмүүний айлдварыг сонсож сэтгэл санаагаа хариуцах завшаан бидэнд тохиосон юм. Түүний айлдварыг Монгол тайлбартаагаар шууд хүйж байсан болохоор маш ойлгомжтой. Дээр бодмөрийн зэрэг номыг сүсгтнүүдэд тарааж өгсөн учраас яг юуны тухай тайлбарлан таниулж байгаа нь ойлгомжтой амар байсан юм. Бодмөрийн зэрэг ном бол бурхны шашинтан болоод энгийн хүмүүс ямар зан үйл үйлдэж байх ёстой талаар анхан шатнаас эхлээд дээд түвшинд хүртэл нь зааж сургасан ном. Бурхны шашныг судлахын ач тусыг ерөнхийд нь 2 өнцгөөс тайлбарлаж болох юм. Бурхны шашны сургаал нь хамгийн энгийн үгээр хэлбэл хүний зөв амьдрах ухааны сургаал. Амьдрах ухааны урлаг юм. Зөв амьдрах гэдэг нь бусдад ямар нэгэн хорлолгүйгээр өөрөө зөв амьдрах. Үүнийг л бурхан багш сургасаар ирсэн байдаг. Угтаа бол бодмөрийн зэрэг ном нь гэгэрлийн сурах бичиг гэж хэлж болно. Энэ номыг ухаар нь таньж улмаар гэгэрхэд гол утга учир нь оршиж байдаг. Айлдваруудаас сонирхолбол бурхан гэж юу юм? Яагаад бурханыг шүтэх ёстой юм? Тэгснээрээ ямар үр дүнд хүрэх юм? Ямар ач холбогдолтой юм? Буддаа болон номлыг хүндэтгэх, багшийг шүтэх ёс, багшийн ач тус, хүн байхын утга учир, бясалгал гэж юу юм? Үглийн тухай эргэцүүлэх, хойд насны эргэцүүлэл, үүлийн үрийн тухай гэх мэт олон хэрэгтэй зүйлсийг тайлбарлан таниулж байсан юм. Эдгээрээс жишээ нь маш бахан хэсгийг сонирхолбол хүн заяаг олсон энэ яваа насны одоо эдлэн байгаа жаргал зовлон таны энэ насны болон түүнээс өмнөх үед хийсэн үйлүүдийг чинь сайн ба муу үр боловсрохоос хамаатай. Буддаа шагжаамууны таны эдэлж байгаа үеийн үрийг би өөрчилж чадахгүй. Учир нь ийм маягаар гарах үеийн үрийг та өөрөө нэгэнд хийчихсэн. Харин муу үйлийг үргэлжлүүлэн хийгээд үрийг нь цаашид амсахаас өөрийгөө хэрхэн аврах хамгаалахыг зааж гэгэрүүлж өгье хэмээн хэлжээ. Өнөөдрийн байдлыг ид шидээр өөрчилж болохгүй ч гэсэн энэ мөчөөс хойш үлдсэн амьдрал дараагийн төрөл тутмыг сайжруулан дээшлэх зам байна гэсэн үг. Ингийн тулд гэгэрх ёстой.
Гэгэрэн гэдэг Бурхны сургаалыг дагах замаар сэтгэлээ зөв болгохоос эхэлнэ. Сэтгэл зөвдөөд ирэхээр үйл зөвдөөд явчихна. Үйл зөвдөж байгаа юм чинь араас нь зөв үр бүрэлдэхүүн зайлшгүй. Зөв үйлийг эдлэх нь зол жаргал юм. Ирээдүгөө урьдчилан бид харах боломжгүй. Харин ирээдүгөө урьдчилан засах боломж хүн бүхэнд байдаг. Энэ мэдчлэн олон сайхан сургаалууд сонссон бид өдрийнхөө цайг намжилт татсан даавчхаад хурал номоо бичүүлж 16 цагаас далай багштай Монголоос очсон сэтгүүлчид тусгайлан уулзах завшаан тохиосон юм. Ламын гэгээн данзан жамбал чойжи шинэн гэгэнтний анхлан айлтгаснаар бид 3 дахь жилдээ Бурхны орноо ирж багш таны номын айлдварыг сонсож байна. Та энэ жилийн номын айлдварын онцлогийн тухай хэлээч. Бас яагаад Ламиран Чимбо буюу Их бод мөрийн зэрэг номыг монголчуудад зориулан энэ жилээс эхлэн хөтлөхөөр болсон юм бэ? Энэ нь монголчуудад ямар азидтай гэдгийг тухайлан айлдаж өгнө үү? Ламын гэгээн тэргүүтээ хувилгаа санаачлан монголчуудад зориулсан сүнчөөг зохион байгуулан явуулж байгаа. Ноднингоос ярилцаад Их бод мөрийн зэргийг энэ жилээс эхлэе гэж хийсэн юм. Их бод мөрийн зэрэг нь ерөнхий бурхны зэрлэг буюу Ганжуур Данжуурын 300 гаруй ботын ерөнхий гол утга санааг мөрийн 2 зэрэгтэй хураан тайлбарлаж хүний нэг насан данхааран авлагыг эренбэ дараатай цогц сургаал болгож бүтээсэн ном л юм. Түүнтэй адил ном бүтээл олон байдгаас жишээ нь Жовужи болдон ажшаагийн мөрийн зул мөн Нингмавын улааны ясны Лончин арвжимбын Юшэ зод болон алсоо гүсэм дотроос Сэмнэ далсоо гаржуудын ясны Дагва дарчин Сажвын ясны Намсам хэмээх сургаалууд ч гэсэн мөрийн зэргийн сургаалууд юм. Тиймээс Төвдийн бурхны шашны дөрвөн урсгалууд бүгдээрэн Жовужи болдон ажшаагийн мөрийн зулаас номлолын ихэн авцгааснаран ажиллах юм. Шинэ гадамбын ёс буюу шарын шашны богдо зонхва вэрч мөн энэ мөрийн зулаас ихэн авч савжид бүлгээр цэгцлэн үлэмж үзэл хоосон чанарын үзлийг илүү дэлгэрэнгүй тодорхой гаргаснараа Их бод мөрийн зэрэг нь бусдаас онцлог юм. Иймээс бод мөрийн зэргийг эхлэхээр шийдсэн юм. Дараагийн жилүүдэд миний цаг зав болвол сүнчөөг 7 юм уу 10 хоногоор зохион байгуулах санаа байна. Хүн төрлөختөн гэдэг чинь энэ хойтыг бодож чадах нь их бэлэг оюунтай амтэн учраас наад цаадын алдаа ашиг хоёрыг ялгаж тунгаадаг байх хэрэгтэй. Хамгийн гол нь дотор сэтгэлийг ариусган хөгжүүлэх тал дээр үнэхээр анхаарах шаардлагатай байна. Юутай ч ард түмний сэтгэл оюуныг дээшлүүлэх, сайн сайхан явдал ёсыг дадуулах талаар зөвхөн шашны хэдэн сүм хийд хэсэг үлэг ламнар ерөөл залбирал тавьснаар болчихгүй шүү дээ. Тэрхүү хийд дацангийн ламнар бурхны сургаалыг судалж байгаа нь хангалттай ус. Эргэн бүр бурхны шашинтай ч бай, огт шашингүйч бай. Хамаагүй. Гол нь энэ амьдралан аз жаргалтай өнгөрөөхийг хүсэж буйлвал хайр инэрэл бялгсан, шудраг үнэн ноёлсон нийгмийг цогцлоохыг хүсэхгүй гэж үү? Ингэж чадвал бүхний тэрэн амгалан болох биш шүү. Энэ бол лам, хар, хөгшин, залуу, баян, ядуу, шашин, шүтдэггүй, ялгалгүй бүхнийдийн үүрэг хариуцлага юм. Иймд олон нийтэд ханддаг радио, телевизийн та нар маш чухал үүрэгтэй шүү. Би гадна дотны радио, телевизийн сурвалжлагч нартай олонтой уулздаг, байнга л энийг хэлдэг юм. Хүн бүхэн ер нь амтан бүхэн аз жаргалыг хүсдэг. Хүссэн тэр зүйл нь үнэндээ гол нь сэтгэлийн аз жаргал байдаг. Тэрхүү сэтгэлийн аз жаргалын цэцгийг тэтгэн услах үүрэг гол нь радио, телевизийн та нарт оногдож байдгийг бүү мартаарай. Мөн шашин хоорондын эвд түнжингийн асуудалдж та нар чухал байр суурь эзэлдэг юм шүү гэдгийг би үргэлж захидаг билээ. Зөвхөн миний хувьд авч үзье.
Нэгдүгээр би гэдэг нэг хувь хүн. Нэг хувь хүний үүднээс энэ дэлхийн дүнчүүр хүмүүс бүгд нэгэндээ асрал инэрлэр ханддаг тогтолцоотой болгохыг үнэнхээсээ хүсч үүний төлөө шантралгүй хичээдэг. Та нарын хувьд яг адилхан шүү. Хоёрдугаарт би бурхны шав гэлэн хүн. Шашны зүтгэлтэн лам хүний хувьд нийт шашин хоорондын эв ийг хичээдэг билээ. Гуравдугаарт би төвд хүн. Төвд хүн гэдэг утгаараа төвдийн ялгар хонцлог болсон хэл соёл заншил уламжилт шашин номыг дорой төвлөлгүй өөдөн татахад анхаарч чармайлж явна да. Үүнтэй нэгэн адилаар Монголын хүмүүр хувь хүний үүднээсээ аз жаргал дүүрэн нийгмийг цогцлооход хүчин зүтгэж бурхны шашинтны хувьяас шашин нийтийн эвийг хичээж Монгол хүн гэдгээрээ Монголын шашин ном уламжлал заншил хэл бичиг соёлон хадгалан хөгжүүлэх болон эдийн засгийн хөгжил гэх мэт хэрэгтэй бүхэнд хувь нэрийн оруулахад хичээх учиртай. Гаднах эдийн засгийн зөв хөгжлөөр эд баялаг арвижин хүч хэрэгжээд доторх сэтгэл санааг зөв хөгжүүлснээр тайван амгаланд батарших болно. Энэ хоёрыг хослуулснаар бие эрүүлэн сэтгэлчиг амгалан жаргалаар дүүрэн амьдрах нь дамжиггүй. Дотоод сэтгэлийг зөв хөгжүүлэх үед исэн харвас гадна бие эрүүл цадгалан байлаач дотор сэтгэл зовёр тайлбал тэр хүн жаргана гэж үдэ. Миний танил нэг Америк хүн бий. Тэр маш их баян. Бараг л тэр бомтон байх. Түүнд гаднах хэрэгцээт бүхэн хангалттай бий. Гэвч дотор сэтгэлийн хувьд баян асуудал сэтгэлийн зовоод юм. Иймээс монголчууд минь та бүхэнд асар их нөөц боломж бий. Эдийн засаг, эд хөрөнгөнд дээшлүүлэх хүч бололцооч байна. Үүнтэйгээ хамт сэтгэлийн амар амгаланг бүтээх бүх боломж нөхцөл нь бүрэн байна. Гол нь тэр байгаа боломж нөөцөө зөв таньж үнэлэх, цаашид тэтгэн хөгжүүлж зөв ашиглах нь хамгийн чухал шүү гэж хичээнгүйлэн захия. Утга үгсийг үлдээлгүй бүрэн ихээр нь сэрүүлэн хөргүүлсэн бурдууд төвдөн цэрэн. Гомон Дацангийн лам хуургуудын унших номын хуралд сууцгаалаа. 1416 онд төвдөд байгуулагдсан Бравун хийдэн буддын их хөлөгний Гүлэгба ёсны их сургууль юм. Сулар тарны ёсны бие даасан анги салбаруудад хуваагдсанаар 7 салбар датсан үүсжээ. Эдгээрээс Гомон дацан нь гүн ухааны салбарыг дагнан системчилсэн сургалтыг бий болгон хөгжүүлсэн байна. 17 дугаар зууны үеэс манай монголчууд энд ирж шавлан суралцуулж. Одоо ч гэсэн олон монгол лам нар энд суралцдаг. Гомон дацангийн лам нарын хуралд сууж ном айлдуулсан бид Дарамсалаа хотын дэлгүүр захаар сонирхох боломж гарлаа. За одоо бид бүхэн Дарамсалаа хотод нэрчээд өнөөдөр 7 багшийнхаа айл дүүрийн нэгдэхэд өдөр ингээд суугаад байж байна. Тэгээ энэ Дарамсалаа хот маань олон жилийн түүхтэй буддын шашны одоо түүх гэж ингэж тооцогч явдаг. За энэ 7 багш нь 3 дахь удаага монголчуудаа зориулсан айл дүүрийг одоо ингэж айлдж байгаа. Нодон айл дүүрийг бол одоо дээлэд зохион байгуулсан. Тэрийн урьдчилан айл дүүрийг бол одоо энэ зохион байгуулж байгаа. Энэ жил манай Монголоос нийтдээ нэг 500 гаруй хүн ирсэн байна. Тийм ээ. Тэгээд бас 7 багшийн айл дүүрийг бид сонсохоос гадна манай Монголоос тодорсон 10 гаруй хутагтууд одоо энэ дэх хотод эрдэм ном сурж ингэж одоо их орноо төлөөж ингэж байж байгаа. Тэгээд 10 хутагт нь бас 7 багштай цуг одоо ингэ түрээд ирсэн бүгдээрээ энэ номонд нь бас суугаад ингэ байж байгаад бас энэ удаагийн одоо бас мөргөл маш чухал мөргөл юм а тийм ээ. Урд урдын одоо мөргөлүүдээр бас зарим нэгэн хутагтууд маань дутуу байдаг, зарим нэг нь бас ажлын юунаас удаад ирж чадаагүй байсан. Энэ удаагийн уулзалтаар 10 хутагтууд маань аруулаад одоо ингэ ирдсэн. Бүгдээрээ ингэ сайхан сая нэг одоо бид эхний хутагтайгаа Хоёрын ноён утагт 9-р ноён утагт одоо бид уулзаад гарч ирж байна. Тэгээ ноён утагтай Монголд байтугай бас уулзахад бас хэцүү байдаг. Тэгээд их сайхан энгийнээр хүлээж явж Монголын ард түмэнд одоо айл дүүрүүдийг айлтгаж маргааш тусгаалan одоо маргааш бидүүдээ манай одоо Монгол аяллаар явж байгаа аялагчтай ингээ уулзахаар ингээ болсон. Болж игэл бид бүхэн 10 хутагтууд гаруун таар ингээ хүмүүсээ уулзуулах юм бодолтой явж байгаа. Тэгээд энэ 7 багшийн мөрөглийг бас маш сайхан одоо зөв зохион байгуулна гэдэг асуудал чухал байдаг.
Тэрээс зарим нэг одоо газруудад одоо эхний 2 өдөр суулгаад сүүлийн 2 өдөр суулгахгүй явдаг ч юм уу. Энэ бол бас нэг тийм жаахан таар юм болов гэдгийг ингэж баримт бодож явдаг. Ерөнхийдөө мөрөглөө аялууд бол маш чухал байдаг. Энэ олон хүний одоо буян заяа бүх юмыг даадаг учраас энийг зөв зөвхөн зохион байгуулах нь гэдэг нь бол маш чухал асуудал гэж манай Монгол аяллаахан үздэг. Энэндээ бас хурж явж байгаа одоо баяртай байна. Тэгээд ерөнхийдөө Дарамслаа хотод ингээд ирэхэд бол нэг сайхан тийм халуун дулаан уур амьсгал бас нэг тийм шинэ мэдрэмж үүд тийм ээ. Хүнийг бас арай нэг өөр болгодог. Далайн багшийн зүгээр ингээд мөргөлд суугаад ингээд дуу хоолойг сонсоод ингээд гарахд хүртэл шал өөр болоод ингээд явждаг тийм ээ. Тэгээ манай одоо ингээд далайн багшийн нь бас нэг айлтгахтаа бас нэг хүнийг одоо тийм удаан чилээх ч юм уу тиймэрхүүг байдгүй айлтгалаа ачиж гинт тийм шог хошин яриа өөрөө тийм шог хошины их мэдрэмжтэй тийм учраас энийг ингэдэг учраас хүмүүс маш их тэр анхааралтай сонсдог. Тэгээ тэрийг энэ бурхны номыг бол энгийн маягаар тайлбарж хүнд ойлгомжтой маягаар ингээд тайлбарж байгаа бол энэ бас шиг чухал юм. Одоо энэ дээрээс бол манай ирсэн монголчууд ер нь тэгээ бид бүхэн нэлээд их юм үзээд таньж мэдж яваа. Тэгээ цаашдаа хүмүүстэй хэлнэ гэсэн юм бодолтой зоригтой явж байгаа хаа гэж бодож байна. Өнөөдөр ном бишүүлж хооронд чинь сонирхолтой яриа сонслоо. За ямар яриа? Хойд уул шүү дээ. Одоо энэ өндөр уул гэмдээ наруу тий. Эний чинь 46 онд далай багш өөрийнхөө одоо хэсэг хүмүүсийн хамт давж ирсэн гинэ. Давж ирээд эрэхт нь одоо энэ энтхийн засгийн газар энэ газрыг өгсөн гинэ. Энэ газрыг өгтөл энэ тэр үед бол Английн колони байсан учраас маш их ширүүн догшин газар хөдлөлт аюултай одоо юм болдог. Тэгээд одоо гамшигтай их хэцүү тийм бүс нутаг байсан гин. Хүн амтай оршин суудгүй. Тэгээд далай багш тэр одоо төвдүүдийн хамт энд ирээд одоо энэ газар нутгийг одоо ийм сайхан болтол нь одоо хүн амтныг уран дууддаг эргэл мөргөлийн өйний орон болтол нь тогтчуулж одоо номхотгож хурл ном айлдаг ийм орон болгосон гэж түүхтийн ингэ бурхны орон болгосон тийм тэгж энэ бурхны сайхан орон болгосон байна. Тэр үе дөнгөнд л өөрөө номоо уншиж байгаа биз дээ. Тэр чинь бол одоо биднэрт тэр лүүн ванга яг өгч байгаа тэр ингэ тийм учраас бид нар тэр орчуулсан бодмөрийн зэрэг номын хууц нь хаана вэ гэж хааштай одоо анханасаа одоо мэдэхгүй юмыг ирээдгүй сандраад байхгүй. Үг болгоны тэгж анхааралтай сайн сонсож ястай сэтгэл зүрхээр хүлээж аваарай гэж хэлсэн. Тэгээ би нэ өөрийнхөө энэ Монгол аялалд явж байгаа хүмүүстэй энийг бас хэлэхээ сандраад төрүүлчихсэн чамд хэлж байгаа. За баярлалаа. Ястаа сайхан юм сонсож мэдсэн байж та хүмүүс чинь сайн болгоо тэр болго мэддэггүй. Тэгээ бид нар бол одоо ингээд Монгол аяллаар одоо энэ далай багшд энтхийн үзэнгээ далай багшд ингээд баараалгаж ингээд байгаад их баяртай байна. Яг тэгэхээр одоо маях олон мянган одоо монголчууд ирж далай багшийнхаа энэ сайхан номыг сонсож бүдгэл сэтгэл санаа бүх юм ариусгаж ингэж байгаад бүгдээрээ баяртай байгаа. Дарамслаа бол нэг нарийн гудамжны хоёр талаар бүх үйлчлэгийн газруудад төлөвлөсөн байдаг болохоор юм ойрхон хүмүүст хаваараа зугаалж бараа бүтээгдэхүүн авах боломжтой газар юм билээ. Энд шашны эд зүйлээс эхлээд бэлэг дурсгалын зүйлс, идэж уух, хүнс зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн байсан. Дарамслаан гудамжаар элдв зүйл сонирхож явсан бид орой 19 цагт хоолндоо орлоо. Далай багшийг дэрэгдээс нь харж түүний дуу хоолойг сонсож ном айлдварыг нь сонссон аялагч сүсэгдэн олнымаа сэтгэл нэг л тэнгэр сайхан болсон харагдаж байсан юм. Бурхны шашны хамгийн гол сургаал нь хүн өөрөө өөрийнхөө дотоод сэтгэлийг ариусгах юм гэлээ. Ингэж чадаж гэмээн хүн амар амгалан болж цаашдын зам мөрөнд тэгш болдог жамтай. Ингээд Дарамслагийн нэгэн шүн айсвэ. Бид ч унтаж амархаар бодлоо явлаа. Эрхэм үзэгчтэй. Энэтхэг орноос бэлтгэсэн нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Дараагийн хэсэгт далай багшийн айлдвар болоод Монголоос төрсөн хутагт хувилгаадуудтай уулзсан тухай мөн энэтхэг орны тухай үзүүлэх болно.
үеэс улбаатай өөрсдийн өвөрмөц онцлог, соёл хөгшин Европ, хөгжингүү Америк, Азийн бар, аборигенчүүдийн нутаг Австрали, Африкийн ширинг, төв дэлхийн 5 өрөнгө ертөнцийн түмэн гайхамшигыг Монгол хүмүүдээрээ харж сэтгэлээрээ мэдэрч чихээрээ сонсох боломж гагцхүү Монгол аялалд бий. Эзэн Чингис хаан эрэлхэг цэргүүдийн хамт дэлхийг байлдан дагуулсан шиг бид аялал жуулчлалаар дэлхийг байлдан дагуулах Монгол аялал, монголчуудын аялал.